Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1-р хуралдаа боллоо. Тус хуралдаанаар орон нутгийн өмчийн байрны төрөөсийн төлбөрийн суурь үнийн хэмжээг хэлэлцэж батллаа. 1 м квадрат ашигтай болон туслах талбай 1 сарын төрөөсийн төлбөрийн хэмжээ, санхүү үйлчилгээний ашигтай талбай 12,000, туслах талбай 7,200, үйлдвэрлэлийн ашигтай талбай 10,500, туслах талбай 6,300. Худалдаа нийтийн ахын үйлчилгээний ашигтай талбай 12,000, туслах талбай 7,200. Компани төрийн бус байгууллага эргэн албан тасалгааны зориултын ашигтай талбай 12,000, туслах талбай 7,200. Эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээний ашигтай талбай 12,000, туслах талбай 7,200. Сургалтын байгууллагын ашигтай талбай 9,000, туслах талбай 5,400. Агуулгын зориултын ашигтай талбай 8,000, туслах талбай 4,800 төгрөг болон нэмэгдсэн. Харин нийтийн хоол улсын төсвөө санхүүждэг байгууллагууд албан тасалгааны зориултаар үйлчилгээ явуулдаг газрын төрөөсийн төлбөр нэмэгдэг байна. Түрээслэгчийн эрхэлжгүй үйл ажиллагааны чиглэл зориултаас хамааран түрээсийн нэгж талбайн төлбөрийг тогтоож өгсөн байгаа. Энийг 2013 оноос хойш өнөөдрийн хүртэл дагаж мөрдөж байгаа, ажиллаж байгаа. Тэгээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 1-р хуралдаанаас энэ түрээсийн 13 оноос хойш мөрдөж байгаа энэ нэгж талбайн төлбөрийн үнийг зах зээлийн үн ханштай, жишг үн ханштай нийцүүлэх зорилгоор өөрчлөх тийм чиг үүрэг өгсөний дагуу энэ Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хвшил 1 м квадрат талбайн түрээсийн төлбөрийг судалгаа явуулсны үндсэн дээр бас төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын гаргасан 1 м квадрат талбайн түрээсийн жишг үнийг үндэслэж 2019 оноос мөрдөх 1 м квадрат талбайн түрээсийн жишг үнийг гаргаж тооцсон байгаа. 2013 оны аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 15 дугаар тогтоолоор батлагдсан түрээсийн төлбөрийн хэмжээ 2018 хүртэл өөрчлөгдөг юм а. Харин энэ оноос ашигтай талбайн түрээс 2,500-аас 7,500, туслах талбайн түрээс 1,500-аас 4,500 төгрөг болон нэмэгдэжээ.